Эрхэм үзэгч та бүхний амрыг ирээ. Хилчин хурандаа цуврал подкастын маань нэгэн шинэ дугаар эхлэхэд бэлэн болж байна. За энэ удаагийн зочноор хурандаа Шогжийн Батэрдэн оролцож байна. Эрхэм хурандаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. Яа сайн байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна та. Хилчин хурандаа цуврал подкаст маань одоо эрхэм хурандаа нарынхаа одоо ажил үйлс, амжилт бүтээлийг одоо подкаст маягаар ярилцлага болгож үлдээх одоо эрхэм зорилготой. Тэгээд хамгийн эхлээд таны ажил амьдралын гараа хэлийн зэрэгтэй яаж холбогдсон бэ? Тэр талаар яриагаа эхлэе гэж бодож байна. За баярлалаа. 1974 онд нийслэлийн 20 дугаар сургууль төгсөөд цэргийн тусгай дунд сургууль гэж байгуулагдсан. Нийгмийн баялаг сургууль. Тэрний улс төрийн ангийг 3 жил суралцад төгсөөд тэгээд л одоо 1977 оноос хил рүүгээ явсан. 1977 онд Сулин хэрэн өдрөд салааны захирагчаар, дараа нь заставын улс төрийн орлогчоор, хамгийн заставын дараагаар 5 жил ингээд нийтдээ 11 жил хэлний заставтал байгаад хөлийн заставын дарга байх хугацаанд бол хөлийн зэргийн ажил мэргэжлийн аваргаар нэг удаа шалгараад хугацааны өмнө хошууцлоор шагнагдчихсэн. 26 наснда. Тэгээ улаан өтрөд рүү явсан. Улаан өтрөд химийн албаны дарга гэдэг албан тушаал томилогдож очоод тэгээ орон тоо байхгүй болсон учраас цэргийн тоо хүртэл нууцын офицер тэгээд дараа нь боловсон хүчний албаны дарга дараа нь шатавын дарга ингээд нийтдээ улаан өтрөд 7 жил ажиллаад буцаад Сулин хэрийн өтрөдийн дараагаар томилогдсон. Ингээд 2 жил өтрөдийн дараагаар ажиллаад халах голын өтрөд рүү тэр үеийн ажлын шаардлагаар мөн өтрөдийн дараагаар томилогдоод тэндээ мөн 2 жил ажиллаад завхны тэсийн хэлийн өтрөд рүү дахин томилогдоод тэндээ мөн 3 жил ажиллаад хил хамгаалах ерөнхий газарт чиглэлийн дараагаар Монгол Орсын хэлийг хариуцж ирж ажиллаад 4 жил болоо зэргийн тэтгэвртэй гарсан юм байна. Таны одоо хошууч цол хугацаанаас өмнө авч ийсэн тэр одоо үед ямар ажлыг та бас хошуужлж манлайлж хийж ээж тэр цолоо авч ийсэн бэ? Тэр үед ч одоо 85 он хөлийн зэрэгт сургалтын асуудал их өндөрт тавигдчихсэн үе л дээ. Тэгээ манай застав дээр болохоор байлдааны бодлоготой сургууль идэг буудлагын талбай, цэргийн албыг цэргийн дүрмээр зохион байгуулах журмаар одоо хондоо анх хөлийн зэрэгт нэвтрүүлээд тэгээ ажил мэргэжлээ аваргуулж ирсэн. Сургалтын чиглэлээр амжилт гаргасан. Застав маань 3 удаа сайдын шалгалтаар онц дүнтэй шалгагдаад энэ шагналыг хүртэж юм байна. Эргээд бодоход одоо залуу наснда хийжсэн одоо ажлуудаас одоо хамгийн одоо хүнд хэцүү нэг юм уу эсвэл сонирхолтой одоо ажил үүрэг нь ямар отрядад ажиллаж байхад одоо тэр үед болсон бэ? Тэр үедээ бол одоо нэг зовлонтой юм шиг санагдчихсан. Одоо урдхад бол хамгийн жаргалтай үе бол хөлийн застав тал байж исэн үе юм байна. Тэр үед өмнөд хөлийн цагийн байдал нэлээд хүнд байлаа. Хятад соёлын амьсгал гарчихсан. Эл дээр улаан хамгаалагч нар бужигнсан. Хятад Вьетнамын дайндагдсан нэлээд хэцүү үе. Окобондоо олон хонох хэл дээр байн байрлах энэ бол ердийн явдал болчихсон байсан. Нэлээд хүнд цаг үе. Тэр цаг үед бид нэр албаажсан. Одоо бодоход бол хамгийн бахархалтай үе нэ. Миний хувьд л одоо дандаа тийм бригадаас сумтай л одоо газраар нийтдээ 25 жил явсан. Яг улсын соёлын шугам дээр бол 25 жил албаасан. Үлдсэн хугацаага болохоор хөлийн хэлцэд. Монгол Орсын хэлээр хариуцж ажиллаж байсан. Тэр үеийн одоо дурсамж бол хууль зүйн шинжилэл явагдаж байлаа. Хөлийн цэргийн одоо бүтцийн өөрчлөлт хийгдэж байлаа. Хөлийн шугамыг дахин тодтох Монгол Хятадын хэлний комисс ажиллаж байлаа. Ажлын ачаал бол нэлээд өндөр.
Оронтой бол харьцангуй цөөхөн. Гэхдээ бүх ажлыг бол амжуулж ясантай бол би их баяртай байна. Хамт олон бол их сайхан хамт олон байсан. Ер нь явсан газар болгон маань амжилттай ажил хийвээ. Үр дүнтэй байсанд одоо бодоход их баяртай байна да. Онцлог хөлийн зөрчил илрүүлж исэн ямар тохиолдол? Хөлийн зөрчил бол ер нь бидний үед банк гардаг. Сулин нэрийн өтрөд бол одоо сардаа нэг хөлийн зөрчилтэй байхад улаан улын өтрөд бол хоногт нэг 2-3 тогтмол. Тэгээд жилээр нь бодох юм бол нэлээх. Алх голын өтрөд бол жилдээ бол 100-аас цааш илзэрчтэй. Тэрийг барьсан буцаасан ийм үйл ажиллагаанд их цагаас зарцуулдаг. Завхны өтрөд бол малын хулгай гэж одоо тэр үед том асуудал байлаа. Малын хулгайг тассан зогсох хажууд бол нэлээд том ахиц гарсан. Нэлээд ч үр дүнд хүрсэн. Тэр үед одоо хойд хөлийн өтрөдүүд бол нэг онцын анхаарал тавьдаг Монгол Оросын хэл найрамдлын хэлгийг орхичдаг байсан. Миний үеэс эхлээд боловсон хүчинтэй, автоматтай, автомашинтай болгож эхэлсэн. Тэр үе бол хойд хөлийн шинжиллийн ихэн үе. Завхны тэс гэж одоо жижигхэн отрод бол тийм анги маягийн юм байсан. Миний үед бол ямар ч байсан хөлийн отрод болсон. Ингээд тэр үед бол ямар ч байсан бүх ажил бол үр дүнд хүрсэн гэж боддгийг. Одоо бол янз бүрийн тийм муу дурсамж юм бол алга. Онц зөрчил бол алх голын өтрөдөн дарга байхад буйрын одоо тулгаралт гэж манайхан зарим нь ярьдгийн, зарим нь зөрчил гэж ярьдгийн. Манай хэлчид завтай хятадын хууль ус загасчдыг саатуулах үед харилцан зэвсэг хэрглэж манай тал нэг 11 хэл зөрчигчтэй. Хятадын тал болохоор манай нэг цэргийг аваа явчихсан. Ийм зөрчил гарч их олон хоногор хөлийн төлөөлөгчийн уулзалт хийж тэр үйл ажиллагаа Монгол Улсын ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд, хөлийн зэргийн гамантлагчид бүгд ажиглаж тэгээ үр дүнд хүрч мэдэл зөрчигчөө буцааж өгөөд авч явсан зэрэгээ буцааж авсан. Энэ нэлээд одоо тийм том хэмжээний зөрчил. Тэр үед тэрнээс хойш тийм зөрчил гараагүй байх гэж санаж байна. Улаан улын өтрөд байхад бол дандаа л одоо замын үдийн чиглэлээр ихэнх зөрчил. Бусад застава эсгээр болохоор хараа ус түүх ийм зөрчил. Яг хөө барьж явсан хэл зөрчигчийн тоо гэвэл нэг 5-аас 30-ийн хооронд ер нь тийм олнороо орж ирдэг байсан. Бүгдийг саатуулдаг. Хөлийн төлөөлөгчийн уулзалтаар шалгаад буцааж өгдөг. Хөлийн төлөөлөгчийн үйл ажиллагаа бол тасралтгүй явагдчихэдэг. Ийм зөрчил. Хойд хөлийн зөрчил бол харьцангуй өөр дандаа малын хулгай, хил давсан малыг буцааж авах зөрчилд гол нь анхаарлаа хандуулдаг. Тийм л байсан юм да. 25 жил яг улсын хил дээр ажиллаа гэж байна. Одоо энэ хугацаанд та юунд илүү бахархаж эх орноо яг юу гэж боддог байсан бэ? Одоо үеийн найзууд энэ төр бол намайг шаалдгийн тэнэг юм шиг 25 тэр одоо эзэнгүй юу хийж явдгийг би хариуд нэлдгийг. Би 25 жил та нарыг одоо 50 амьдруулахын төлөө тэнд амьдралаа зориулсан. Надад бол одоо энд гутардаг юм огт байхгүй, харин би бахархаж явдаг. Яг гэвэл хүн болгонд хэл манах хувь бол байхгүй. Би бол одоо тийм төгрөг шилжиж ингээ тгий гэж бол өргөдөл гомдол өрдөө өгч байгаагүй юм. Ерөөсөө л тэгэл дэвшээ тэмлэгдэл яваад байсан. Ингээд 25 жилийг хамгийн үр дүнтэй хэлбэрээр өнгөрөөж чадсандаа их баярлалдаг. Миний гол бахархал бол ерөөсөө хэлээсээ салаагүй. Албад усч чадсандаа л байна. Завхан Тэсийн хотроод бас тэнд ажиллаж байх үе бол нэлийн дурсамжтай гэд түрүүн та бас ярьж байсан. Зөрчил бол байн гардаг. Тэр ч байтугай Туваагийн талаас зэвсгэлж орж ирээд айлын
өвгөн хөгшин хоёрыг алчаад явсан удаач бий. Энэ болгоныг тэгэл хэлийн уулзалтаар учир шалтгааныг тогтоох, хохирлын төлөөлөх, хоёр талын хэлийн хамтарсан гомс гэдэг юм миний үед байгуулагдчихсэн. Монголоос Оросоос хамтраад нийлээд хэлийн зөрчлийг шалгаж тогтоодог. Ер нь бол миний үед Оросын тал хэлийн зөрчилд их ач холбогдол өгдөг болсон. Хэл дээрээ зэвсэг эргэлдэг байсан. Миний үед зэвсэг эргэлдэг болсон. Бас ч гэж зарим нэг хулгайч нарыг буудсан ийм асуудлууд бол дэрвээс эхэлж гараад үүний үр дүнд бас зөрчил харьцангуй багассан. Яг таслан зогсоогдсон гэж бол хэлэх арга бол тэр үед байгаагүй л дээ. Хэлийн төлөөлөгчийн уулзалт юмнууд болохоор нэлийн хүнд нөхцөлд хийгддэг. Дуваагийн талаас улсын ерөнхийлөгч ирж оролцсон, ерөнхий прокурор нь оролцсон. Ингээ Монголын талын асуудлыг нэлээд хурцдах юм хэлбэртэй. Тэр болгоныг ямар ч байсан одоо зохицуулаад бүх асуудлыг Монголын талдаа бол ашигтайгаар шийдэж чаддаг байсан. Энэ бол миний бахархал ямарч байсан. Таны одоо ажил амьдралын түүхийг сонсоход бол дандаа одоо удирдах албан тушаалыг хашиж явсан байна. Тэгээ ер нь удирдахч хүн тий жигсаалт дотор биш тий жигсаалын өмнө зогсож байгаа удирдахч хүн ер нь ямар байх ёстой гэж та боддог вэ? Та яаж одоо ажил өөргөө явуулахыг одоо зорж ажиллаж байсан бэ? Удирдахч байна гэдэг хэцүүлтэй. Удирдахч байхын тулд эхлээд өөрөөсөө эхлэх ёстой. Нэгдүгээрт бүгдийг мэддэг байх, мэддэггүй юмхэд багцаалдаг байх шаардлагатай. Хоёрдугаарт тухайн одоо асуудлын гол учрын учгийг олдог чадвар байх ёстой. Ер нь удирдлага гэдэг чинь хамгийн бага зардлаар богино хугацаанд үр дүнд хүрэх аргыг л удирдлага гэдэг байна. Тэгэхээр цэргийн удирдлага бол энгийн удирдлагыг бодоход шуурхай байх шаарддаг. Яг гэвэл бодох цаг байхгүй. Тухайд ор бүрэн хариу өгч явахгүй бол асуудал шийдэгдэхгүй аваад байна гэсэн үг. Нөгөө талаас энэ чинь хоёр зэрэгэлдээ улс маань ямар том гүрэн бэлээ. Энэ болгоныг чилээж болохгүй. Тийм учраас асуудлыг маш хурдан хугацаанд шийдээд хариуг нөгөө шийдвэрээ гаргаад ингээ явах ёстой. Яа заримдаа улсад намайг шүүмжилдэг юм хэтэрхий хатуу гэж. Хэтэрхий хатуу тэр дараа байсан гэдгийг. Тэгэхээр цэргийн газарт бол одоо бас жоохон хатуу байхгүй болдгоо. Зөөлөн байж бас болдгоо. Цэрэг гэрийг бол одоо хайраар дутааж болохгүй. Бас захирч тушааж явахгүй болдгоо. Яагаад гэвэл алба маань өөрөө онцлог. Тэгээ одоо нялуур цаг алдаж яхаар байхгүй. Заад сургаад цаг үрээд яхаар байхгүй. Бүх явдлын явц том түүнийг сургадаг учраас байнга дагуулж, дэрэгдэн заад зурж ингэж л сургаж ийсэн. Тэр хэмжээгээрээ ч их сайн сурдаг хүмүүс. Ер нь цэрэгч чинь бидний дандаа дагуулж сургадаг. Яагаад тэр цэргийн сургууль чинь зөвхөн онол загаал өргөчнө. Гараад амьдрал дээр хэрэгжүүлэхээр таардаг юм ховортой. Хэрэгжүүлдэг арга замын зөвхөн хашрууд мэддэг. Тэд нэр сургадаг учраас байнга л одоо дагуулж сургах энэ арга бол ер нь хэлийн цэргийн үндсэн арга байсан одоо ч хэвээр байх л гэж бодож байна да. Дадлагтай, туршлагатай олон сайхан удирдагч нартай бас та хамтарч ажиллаж байсан баг. Одоо ер нь намайг анх хэлийн цэргийн мосгийг алхаж яхад Сэдийш генерал хэлийн цэргийн дарга байлаа. Дараа нь алдартай Арвай генерал дарга байлаа. Дараа нь Баяр генерал дарга байлаа. Дараа нь Базархад генерал дарга, дараа нь Сөндүр дарга байлаа. Дараа нь Сөндүр дарга, Базархад дарга ирчин эргэж буцаад дахиж 2-3 удаа томилогдсон. Бүрүүдэр генерал дарга байлаа. Эргээд хамгийн сүүлд намайг тэтгэвч дарга Сөндүр дарга байсан. Мундаг удирдагчд хэлийн цэргийн хүндэтгэлийг хүлээсэн том хэмжээний хэлийн цэргийн дарга нар байсан. Энэ улстай бол ойр ажиллаж тушаалыг нь биелүүлж, зааварчлагыг нь биелүүлж, заримдаа банк хүртэж ингэж явсан. Тэд нэрээ хөндлөж хайрлж явдаг. Яг минь намайг одоо гардаж
Баясан даргал ерөөсөө сөндөв дарга, базар сад дарга, даш дарга 3 юм. Энэ 3 бол одоо хамгийн их ойрхон ажиллаж ирсэн. Эдний зааварчилгаар бүхнийг хийдэг. Бас заримдаа өөрөө саналаа хэлдэг. Ийм байсан. Эх орны хил дээр хамаг залуу насаа өнгөрөөж тий яг улсын хил дээр 25 жил өөр цайлгасан одоо хилчин хурандаатай ярилцж байгааг. Одоо манай цахим хэвлэлээр ч юм уу тий хэвлэл мэдээллийн хэрэгслэр хил хязгаараас тий одоо хятадын нутагт өгсөн байна, хилийн шугам өөрчлөгдсөн байна гэж ярьдаг. Энэ тал дээр та ер нь ямар тайлбар өгөх вэ? Одоо юм чөлөөтэй болохын хэрээр үндэсгүй мэдээлэл их гардаг болж Монгол улсын хил бол хоёр улстайгаа одоо гэрээ байгуулад баталчихсан. Нэгдсэн үндэсний байгууллагаар баталгаажуулчихсан. Газар дээр нь шалгууд тогтоогоо баган тэмдгээр тэмдэглэчихсэн. Энэ бол хилчид байсан цагт бол хизээч өөрчлөлт орохгүй. Үеийн үед л тийм бай таарна. Тэгэхээр манайхан одоо улс төрчид ярих сэдв болдгоо юм яадгийг тэндээс нь тийм газар алга болцсон байна. Эндээс нь ийм газар алга болчихсон байна. 24 цаг хилчид манд гэдэг энэ газар бол хизээч өөрчлөгдөх үндэсч байхгүй. Тэндэг мэддэг хүмүүс асуудгийн би хэлдэг энэ бол худлаа мэдээ нэмшээд байх юм байхгүй. Худал мэдээ бол одоо хэвлэлээр их явдаг болчихсон. Чөлөөтэй нэвтрүүлдэг болчихсон. Хүмүүс тэрийг ялгаж шалгах чадвар бас жоохон дутуу байна. Ер нь тэгээ одоо гадаадын мэдээллийн хэрэгслүүд ашиг сонирхол манай Монголд бол хүчтэй үйлчилж шít. Тийм учраас энэний эсрэг одоо бодтой нэвтрүүлэг баримт байнга тодорхой нэвтрүүлэгдэх систем болов гэж боддог юм да. Одоо гэр бүлийнхаа тухай яриул. Гэр бүл маань наран чимэг гэж үсгүй. Надтай л хамт. Явсаар бол одоо ч гэсэн ирүүлээ гэл ойлоо нэг гэртээ байж лээ. Ханилт суугаад одоо бараг 50 жил болчихж байгаа юм уу? Хил рүү явахдаа явсан 5 хүүхэдтэй. Одоо 4 нь байна. 50 хүрчлээ. Одоо гарч байна. Баг нь одоо бараг 40 хүрэх гэж байна одоо энэ чинь. Бүгдээрээ хил дээр төрсөн хүүхдүүд, составын хүүхдүүд. Тэндээ өссөн. Одоо үе залгамжлаад бас зарим нь албаагаа явж л байна. Хэдэн хилчин болсон бэ хүүхдүүд? Хэдэн хилчин төрсөн бэ хүүхдүүдээс нь? Одоо хүүхдээс 2 байна. Багхүү маань одоо элийн сургууль багш. Тэд дуранда. Профессор. 4 хүү нэг охинтой. Охин маань одоо 151-р ангид боловсон хүчний офицер байдаг. Ач нараа ч гэсэн одоо хэл бараад болно л гэсэн бодолтой байгаа. Одоо зөвхөн тэд нар маань явдаг юм уу яадаг юм гэхээс биш. Манай хилчэд ярьдаг шүү дээ. Удам дагсан хилчин гэл. Тийм. Ер нь бол удам дагах ёстой гэж боддог. Яагаад гэвэл одоо хот сорин газар төрцсөн өссөн хүүхэд хил дээр очиод 25 жил сууна гэвэл тэрэн шиг бодлоо юм байхгүй. Яг тэнд төрөөд өсөөд хүн болоод боловсрал эзэмшсэн хүүхэд буцаад очиход бол тэндээ суугаал байна. Амьдраад амьдрч чадна. Хилийн амьдрал маань бас тийм ч амар амьдрал биш шүү дээ. Эзгүүхээр урагшаар харийн нутаг, хойшоор эзэнгүй тал тэнд амьдрч чаддаг байж ижил хүмүүс уухаас чадахгүй бол одоо бол харин харьцангуй хангалт амьдрал юм сайжирсан байна гэж би энэ телевиз зурагтай нэвтрүүлэг, данрын эдэг нэвтрүүлгийг хараа боддог шүү дээ. Бидний үед ч бол анх хил дээр очиж чинь хилийн баг нь тэгээ өөр юу ч байгаагүй юм. Тэр үед элчтийн мэдрэмж их өндөр байсан. Энэ 5 бутны 3 Монголын талынх, 2 нь Хятадын талынх. Энэ 3 чулууны 1 нь Монголын талынх, 2 нь Хятадын талынх. Хилийн шугуйг бол тэг нарийн мэдэрдэг байсан. Дараа нь Хятадын байдал хөндрөх үед мөр хянах зурвас төр өргөс тутсан хашаа барьсан. Ингэнгүүт нөгөөхөө шагааж явдаг болоод зөвхөн тор мөр хянах зурвасаа хардаг болсноос хойш хилийн шугуйн явалтаа мэддэг хүн их бол цөөрсөн. Зөвхөн заставын дарга орлогч нар л мэддэг. Цаг хүнд байх үед торноос урагшаа элчдэг гарахыг хоригддаг байлаа. Яагаад гэвэл нөгөө талаас дандаа зэвсэгтэй
цэргүүд хил дээр бужигнжээдэг учраас янз бүрийн мөргөлдөн гарахаас сэргийлээд дандаа офицерууд биечилж багнаа шалгадаг, зөрчлөө шалгадаг. Цэргүүд болохоор зэрэг торноос өргөж гарахыг оргилдог юм байсан. Хилийн цэрэг одоо тий энэ алба ер нь таны амьдралд ямар үр өгөөжийг өгсөн гэж боддог вэ? Хилийн цэргийн албач нь бол ерөөсөө л цаг наргүй алба шүү дээ. Тийм учраас аливаа асуудал байнга бэлэн байхыг шаарддаг. Тийм учраас одоо өмсөх хувцснаас ахуулаад унтах хэвтгээ хүртэл тааруулж яадаг. Ер нь элчин үнч нь албаах явцад биеднийх өөрчлөлт гардаг. Нэгдүгээрт маш хол харж чаддаг. 3 км-тэй амиг эрдэнүүдээр харна. Маш богинохон хугацаанд амарч чаддаг. 10 минут унтаад нойр ханчна. Шүн харж чадна. Тасаранхуй шүнч байсан өөрийнхөө морийг олоод унтраас бариад авна. Хөдөлгөөн үйлд нь явна. Чагнана. Тийм учраас Оросууд болохоор зэрэг хилийн зэрэг шүнийн зэрэг гэд нэрлэдэг. Манай одоо зохиол сэтгүүлчид анзаардаг юм уу яадгийн тэр хүний элчин хүний биед гардаг онцлогийн тухай ерөөсөө зохиол бүтээл тогт байдгүй юм бид нар ярьдгүй ч байж болох юм. Тэгээд ойлгодгүй юм болов уу? Би одоо хил дээр их байсан бунцгийн мадарчин шүлэг мүлгэнд байх нь үгүй юу гэхэд бол өтрөөдөн дэв цойлын нар байсан хүн урагшаа нэг төдийлээ явдггүй байсан гэлждэг бас ойлгоогүй өнгөрцсөн болов уу гэж бодоод байгаа. Ерөн сор бүтээлүүд бунцгийн мадарчаас л гардаг байсан шүү дээ. Хилчин хүн бол ер нь л одоо амьдрч сурдаг. Ялангуяа говьд амьдрахад илүү дутуу үг яриад байвал хатаж өгнө. Цөөхөн үгээр ярьдаг болно. Багхан усаар ундаалж чаддаг болно. Олон хоног юм уухгүй явхад цангадгүй сурна. Хүйтэн цасан дээр хөвдөд унтаж чаддаг болно. Үүний биед бол их өөрчлөлт гардаг. Ялангуяа 3 жилийн цэрэг болдог л тас харанхуй шөнч байсан л өдөр шиг явдаг. Олон жил болцсон офицерууд бол тэднээс илүү болдог. Тийм онцлог алба. Холын замд явж сурна. Амраад бол одоо нэг төв базрын бараа харна шүү дээ. Бидний үед чинь бол амралт жолддог байл шүү дээ. Тэгээд нэг жилийн сүүлээр нэг илүү сарын мөнгө чөлөөнийг юм өгдөг байсан. Тэгээд байдал хүнд учраас байнга л хил дээр байж байдаг тийм л байлаа. Тэрэндээ гутарч хүндийг өнгөж байгаагүй. Уйлдуулдаг өнгөж байсангүй. Соёл хүмүүжлийн ажил их сайн хийгддэг байсан уу? Соёл хүмүүжлийн ажил бол ер нь өндөр түвшинд явагддаг байсан. Тэр үед улс төр намын байгууллага гэж байлаа. Тэр бол их хүчтэй байгууллага байсан. Намайг өтрөдөн нар болоод очих үед бол тэр байгууллага байхгүй болоод ёс зүйн алба бүлүүнийг нэртэй болтсон. Тэр их мэдл багтаа. Тийм болчихсон байсан. Тэр үед улс төрийн ажилтнууд бол маш их үүрэг гүйцэтгэсэн хариуцлагч их хүлээдэг байсан. Улс төр намын байгууллага бол ер нь дарга захирагчид том нэмэр болдог газрууд байсан. Одоо ч хүн эрх хэмжээний ямар болсон юм бол сүүлдээ нэг тийм хавсраг болоод л авирцсал яваад байсан. Одоо ингээд зураг тиймдээ юм нарын нэвтрүүлгийг харж байхад бас буцаас эргэцсэн болов уу ч гэж ингэж бодогддөө шүү дээ. Хамгийн сүүлд хизээ хил рүү явв. Хамгийн сүүлд хил рүү хизээ очив. 2020 онд 80 жилээр сүүлийн өдрөд очсон. Төрлөх составаар сайхан санагдчихсэн. Сүлэн хэрийн баг дээр өдрөд байрладаг байсан. Тэрийг шилжүүлээ хатан булгад авчирчсан юм лээ. Хачин гой байр савтаа болсон юм лээ. Явах явдал нь ихсэн болохоос үдээ бидний үеийн зовлон хүүхдийн сургууль, эрүүл мэндийн асуудал бол амархан шийдэгдсэн. Байнгын тогтоо болтсон. Нилээд өөр харагдаж байна лээ. Цөөхөн хоног явсаар ч сайн харж чадаагүй. Тэгтээ бол ер нь бол бидний үе өнгөрчээ гэдэг нь бол ойлгогдчихлээ. Бид нар ч одооныхны хэлээр нэг ориг гэлчид гэдэг шиг дээ. Дингээ барин, лага барин, аргалаа төлн, хөрцөнгөө төлн. Одоо болохоор газан билетгэн дээр хоол иж өгч байгаа харагдажсэн застав дээр очиход. Тэгэхээр зэрэг амьдралын чанар бол шал өөр бол харьцангуй одоо ер нь хэл дээр чинь тийм залуу хүмүүсийн ажил шүүд. Дандаа залуучууд үе үед байсан. Одоо ч гэсэн залуучууд л байдаг юм байна лээ.
Залгамжлаа бол сайн бэлтгэж байгаа юм байна гэж ойлгосон. Та бүхэн ч гэсэн бас яг тэр үед ажиллаж байхдаа тэгээ илүү сайхан гэрэл гээгээтэй болохын төлөө хилэн цэрэг илүү хөгжихийн төлөө бас зорж ажиллаж байсан болохоор одоо бас ийм болсон болов уу гэж бодож байна. Хилийн цэрэг хил гэдэг юм бол ер нь одоо бие улсууд тэлдгийн хамгийн цэвэр цэрэг бол хилийн цэрэг юм аа. Нэр нарийн, үйлэн нарийн, үйлсэн нарийн бүх юм нандин хил гэдэг юм чинь бол онгон дагшин газар шүү дээ. Элчдээс өөр хүн явдаг уу? Элчд л үйл ажиллагаа явуулдаг. Жинхэнэ одоо Монгол төрх ёс заншил бидний үед чинь бол одоо цэргийн сургуульд оруулахад чинь Монгол дүр төрхтэй метр 75 см-ээс доошгүй өндөртэй гэж намын төв орооны тогтоол байлаа шүү дээ. Тэгж сонгож авдаг байсан. Одоо л тэрнийг ч болцсон юм шиг байна. Жадамба генерал ямар санд одоо эрийн сургуульд биднийг шоолоод энэ том юм сайхнууд энэ болохоор хилийн зэрэг шилээ авчдаг юм. Манимитийн юм жижиг юмнууд болохоор айрамдулдаг юм. Тэгж л одоо инээдэн болдог байсан. Тэгэхээр зэрэг бас хилд бол үеийн үед л их анхаарал тавьжсэн. Одоо ч гэсэн тавьсаар байна л гэж бодож байгаа. Тэгвэл юм хөгжихийн хэрээр бас одоо Монголын хүн болгон төв рүүгээ татагдаад байна. Төв рүү одоо их нүүдэл шилжилт төлөвлөгөө эхлээд олон жил болчлоо. Хилчдэд маань нөлөөлөх үедээ л гэж жоохон имиж явдаг шүү дээ. Тийм учраас одоо сургууль сурвалжтай тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Айл болох тэр нутгаас нь сонгож авах хэрэгтэй. Тэрнээс ч одоо хайр газрын одоо хангайн хүнийг говьд авчаад, говийн хүнийг хангаад авчаад ингээд зөрүүл тамлаа хөндрөл үүсгээд байхааргүй өссөн орчинд л хүн амьдарч чадна шүү дээ. Тэгэхээр тэр тамилгоо, ээлсэлт энэ бүх юм дээр анхаармаар юм шиг санагдаад байгаа юм. Боловсролд бол их сайн анхаардаг болж байна. Бидний хувьд ч одоо дээд сургууль актив төгсөн өдрүүдэд бол соёлын цөөхөн байлаа шүү дээ. Курсын офицерууд голчлон боловсралтай зэргийн боловсралтай болоод ирэхээр нэг зэргийн дунд сургууль төгссөн. Тэгээ шатаавт нэг дээд сургууль төгссөн гэдэг офицер. Одоо л ингээ харахад бол ер нь бүгд л дээд сургууль төгссөн харагдаад байгаа. Тэгэхээр зэрэг бодлого бол зөв л явж байгаа юм гэж ойлгоод байгаа шүү дээ. Эх орон хил хязгаарын үн цэнийг бол та хамгийн их мэдэрсэн хүн бах. Таны ярианаас ч гэсэн яг л тэгэж мэдрэгдэж байна. Эх орон хил хязгаар ард түмэн бол одоо хэлчин хүний шүтэж явдаг ганц шүтэн шүү дээ. Энийний төлөө л бүх амьдралаа зориулдаг. Дээр дооргүй. Тэрүүгээрээ бахархдаг. Харин хөндлөнгийн хүн жоохон ойлгодгүй. Тэгээ би тайлбарлаж өгдөг. Хэлчид байгаа учраас л эх орон амгалан байгаа. Одоо ч тэгээд нэг эзэнгүй Монгол улсын энд дэндээс л өмцөм татаа явчлаа гэнгээд сэтгэл сэртийлгсэн мэдээл манай тентгийн өгчүүд гайгуудлахаа өдрөл дээр ирж тайлбарлуулж аваад явдгийн тийм байлгүй дээ, ийм байлгүй дээ гэдэг. Тэгээ одоо мэдээллийн дан эд одоо үедээ явж байна. Тэгэхээр энэнд одоо их бэлэн байх хэрэгтэй байна. Сэтгүүл зүйн салбар зөвч хөгжиж байна, бас буруу тийшээч хөгжиж байна. Тэгэхээр энэний тэнцвэрийг олдог байх ёстой. Тэгэхээр нийт хүмүүсийн улс төрийн боловсрал ард түмний энэ бол их доод түвшинд очилоо. Одоо нам дагвал амьдрна гэж одоо нэг цүнхвэрэл хүн дагаж гүйгээл ингээд нэг их хурлын гишүүн болчих юм бол баяжчих юм байна гэж одоо жоо сайхан залуучууд чинь одоо тийшээгээл бүх анхаарал нь хөрөнгө мөнгөө дэрэн зарцуулдаг юм болчлоо. Тэгэхээр хилийн цэргийн үед бидний үед боловсон хүчний бодлогод барьдаг юм бол шат болгонд ажиллаулж иж тийшээ гарч ирдэг. Тэрнээс одоогийн шиг үсрээд гараад ирдэг. Одоо залуучуудаа, залуу хэлчидтэй хандаж та юу захих вэ? Нэгдүгээрт одоо их орноо бодоод тэнд очисон тэднэр бол хамгийн шилдэг ирчүүд, тогтууд мөн. Тийм учраас одоо эргэлзээ байхгүйгээр албандаа өмнө нь зүтгээрэй. Эргэж уцаж болохгүй. Альва юм чи ерөөсө үр дүнд төрхийн тулд уйхгүй байх ёстой. Одооны залуучууд чи хараад байхад нэг газар ороод нэг жилч болохгүй гарчаал. Дараа нэг газарт ор нэг жилч болохгүй гарчаад ингээд
8-ээр нэг сар 8-ыг бүтэхгүй мэнэг хайчдаг. Гэтэл юм чинь багада 10 жил, дунд хугацааны 20 жил, 30 жил явж иж үр дүнд хүрээд одоо дэлхийн энэ том тэр өмтнүүдийн түүх юмыг бодол уншдаг байлгад. Умайхгүй явсны үр дүнд л өрсөн болохоос үсэрч гарч ирээд нэгэнд баяжцсан хүн бол байдаг шүү дээ. Хилчүү хүн бол одоо баяжж байна гэдэг одоо албаа хөдөлдөж болохгүй. Албанда хамгийн үнэнших хэвээр. Одоо бидний үеийг одоо цалин лөө хангамж бол өндөр түвшинд очисон байна гэж ойлгоод байгаа. Норм юмч бас сайжирчсан юм шиг байна. Миний үед одоо застав нормын хүнстэй юм байсан бол одоо тэгэл бүх цалингал далтыг л сууж яхаас өөр аргагүй байж шүү дээ. Одоо бол бололцоо нь гараад ирлээ. Бага явж хийх хэрэгтэй байна. Боломж олдвол цаашаа сураад байх хэрэгтэй байна. Манайх бидний үед бол эхлээд дунд сургуулиар төгсчөөд дараа нь 2 жил ажиллалаа босож авчир дахиад дээд сургуулиар төгсгөөд тэгээ одоо чадвартайнууд нь болохоор зөвлөлт улс руу активд явдаг. Тэрэн дээр чадлын өрөөгнүүд нь болохоор намын дээд сургууль дотоодын активд сурдаг юм байлаа. Одоо бол чөлөөтэй болцсон байна шүү дээ. Одоо эрдмээр хөөцөлдөж болж байна. Бидний үед бол одоо тэгэл цөөхөн эдгэн ном заавар уншдаг. 10 дунаас илүү мэдээлэл хэрэгсэл байсангүй. Зөвлөлтийн сонин сэтгүүл жоохон эргүүлнэ. Хэл байсангүй. Оросоос өөлөө хэрэл мэдэхгүй. Гэтэл одоо английн хэл дээр нэвтрүүлэг, зураг, зовг, телевиз одоо хүссэн юм болгон байна. Тэгэхээр зэрэг л уйггал сураад их хэрэгтэй юм байна. Би одоо хүүхдүүдтэй цагтгийн хүн хөгшөрнө гэж юусоо байхгүй сураад л 80 өрсөн байсан ч сур. Дороо байгаа хүний үгийг сайн сонсч байна. Тэгээ манайхны нэг дутагдал миний үед байдаг байсан. Жохон өөр үзэл бодолтой хүн дурггүй. Би дарга байхдаа өөр үзэлтэй бодолтой хүнийг их сонирхдаг. Ойртдаг. Энэ юунтай ингээ бухимдаад яагаад байгаа юм бол эсвэл энэний зүг юм биш үү? Сонсъё. Юу бодож байна? Ер нь жоохон чадaltaй хүн их өрмөц ааш зантай байдаг. Ер нь чадвартай хүн бол их ховор штэ. Тэрийг олж харах бэлгийнүүд одоо манай командлагч нарт бол сөндөг дарга бол одоо тийм бэлгийнүүд их сайтай. Одоо энэ командлагч нар хийж байгаа генералууд энтрийг бол дандаа л сөндөг дарга шалгалтаар явж байгаа л энэндээс тодруулж гаргаж ирдэг. Заашаахаа минь тэнд нэг тийм хүн байна шүү. Тэрийг жоохон судлаад хараа. Дараа нь тэрийг сургуульд явуулахаар болоорой. Өөрөө тэрийг мартдаг, дараа нь эргэж асуудаг. Нөгөө нөхрөө аяа. Юун дээр тавьсан. Тэгээд тэрүүнээ заавал одоо байранд наваач тавьдаг. Сөндөг дарга онцлог тэр. Ерөн зэргийн удирдлагч тэр шүд аргаар үзээ. Аргаар тушаалаар яваад болохгүй бол хүчээр аваачаад хөтлөөд явчихдаг. Тэр хүчээр дагалдуул сургадаг, дэрэгдээ байлгадаг, давтдаг. Ингээд дээш нь гаргаж ирдэг. Тухайн үед би ч гэсэн ялгаа байхгүй л одоо том дарга нарын дараа ажиллаж яхад л их л тэртээ байдаг байлаа шүү дээ. Энийг юм бошоохонд итгэвчтэй гаргасаа. Одоо удаа төрхийн намайг л сургах гэдэл махаа зулгаж явах нь ойлгож өгөхгүй. Толгой өрөхгүй тийм л байсан шүү. Дараа нь миний дор байсан улсад дарга болчоо сонирхохор. За энэ хар нөхрийн гараас л мултар бол одоо хаашаа ч явсан яах вэ гэж боддог байсан чи зөв байсан юм л. Одоо яг дуурайдаг болцсон ингээл уулздаг. Тэгэхээр зэрэг өдөрт харга барилын хэлийн зэрэг тогтсон төвшин бол зөв явж байгаа байх гэж бодоод байгаа. Хоёулагийнх нь ярилцах цаг ерөнхийдөө дууссан. Баярлалаа. Тий. Одоо хэлчтэй хандаж та ер нь юу гэж хэлмээрээ, юу гэж захимаар байна? Хэлийн дэнгэр одоо мөнх сэлмэг байг. Хэлчтийн үйлс мөнхийн ариун байг. Үе хэлчтэй яруу алдар бадар тугай гэж өндөрлөө дөө. За маш их баярлалаа. Хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Аз жаргал эрүүлийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрэй. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Элчтийнхээ ариун үйлсийг Монголын ард түмэнд аль болох ойрхон хүргэж байгаарай. Зөв мэдээллийг байнга төгөөж яваарай гэж өрөөе дөө. За ойлголоо. Маш их баярлалаа.